2 сарын 29 буюу энэ сарын хамгийн сүүлийн өдөр болж байна. За тэгээд өнөөдөр ажилгүй амарч байна. Өглөө босчоод Оскар үзэж. Тэгээд одоо өнөөдөр амарна. Жохон дэлгүүр исэн. Тэгээд юм гадар дотор жоох явах болохоор явцгаа. Гэрээсээ гараад Харажуку буюу Омотесандо газар руу явж байна. Тэгээд явчаад 2-оос үсээс болох байгаа. Захиалга өгсөн баг. За энэ нь болохоор Токиогийн олон улсын их сургууль гэж яригдах юм уу? United Nations University ийм сургууль гэдэг юм байна. Маш том юм байна. Тэгээд Монголд байгаа залуус иймэрхүү гоё сургуулиуд орох гэж сайн бэлдэж сайн ирэхгүй байна. За Омотесандо гэдэг газар ирсэн байна. Одоо энэ чэнэс энэ жоон дэлгүүрсэж жагаад тэгээд явна. Өнөөдөр Токиод халуун өдөр болж байна. Нэмэх 10 градус байна. Яар халуун. Одоо дугуйгаа тавиад энэ өршлээ. Омотесандо орж Apple Store ороод тий. Яг энэ хажууд байна. Apple Watch. За тэгээ энэ давхар нь болохоор дэлгүүр. Яг хоёр дахь доод давхартай болохоор ийм accessory маяг юмнуудтай тэгээд бас үйлчлэгээ үзүүлдэг. Жишээлбэл компьютер ямар нэг юм болохоо байвал энд ирж тусалцаа авч болдог. За одоо энэ камерыг тушиж үзэж байна. Энэ л утсандаа яагаад яадаг камер. Ooh, it's cool. Fish eye, right? Okay, thank you. It's okay. Yeah. Phantom 3 Professional drone one энэ. За энэ Монгол мөнгөөр баг 2 сая гаруй төгрөг юм байна энэ Монгол мөнгөөр. Өвцэн Apple Store дээр байна. Тэгээд маш олон бүтээгдэхүүн, маш олон юмнууд ингээд
Ер нь Японы дэлгүүрүүд бол маш хангамж сайтай. Тэгээд хэрвээ жинтийн дэлгүүрээс юм авах юм бол хэрэг эвдэрлэх юм бол энэ заавал зогсож өгдөг. Тэгэхээр хууль баяа. За одоо апстаас гарах чинь. За Омодосанд маш олон дэлгүүрүүд байдаг. Жишээ нь Gucci, Armani, Boss, Coach, Michael Kors, Burberry, Louis Vuitton, Dior, Paul Jordan, Chanel. Япончуудын маш сайн чаддаг гэх юм бол юмд ойчрлох. Жишээлбэл бороонд ингээ очирч ямар нэг юу юм гэж. За хөвн яг бичлэг авъя гэж бодож байсан боловч өнөөдөр нэг цагаас өсчин захиалга өгчөө тэгээд андуураад 3 цаг гэж бодоод яваад байсан байна. Тэгээд яарсан одоо 1 цаг 30 минут болж байна. Хоцорчлаа. Тэгээд явахгүй болохгүй. За дүрсээ сулгах чинь энэ үсийг ийм болгоно. Бөө за нэг юм болгочлоо. Окей. Тэгсэн гадаас та бороо орж ирж байна. What? За ингээд дэлгүүрт орж ирсэн байна. Гадаа бороо орж байгаа болохоор тэгэхээр гэрлүүгээ харин дуугаа тавиад тэгээд дуугаа тавиад тэгээд гэртээ очин хоол гэж идрээд тэгээд ахад дэлгүүр хэсгээр яв. Тэгээд явц дэлгүүр орж идэх юм аавт. Эдийн дэлгүүр амар үнэтэй юм байна. Занги юм авчлаа одоо гэрлэг орлоо. За гадаа бороо зогсчих. Тэгээд тиймээс гэртээ харихгүйгээр шууд эндээс дуугаа аваад шууд дэлгүүрээс шийдлээ. Тэгээд юм идэх чинь. Юу идэх чинь гэхлээр гомон тахя энэ болохоор баян шиг юм байгаа. Тэгээд төмсний салаад Pintos. За энийг идчихээд одоо Shibuya биш. Тэгэхээр Omotesand одоо буцаад Omotesand байгаа чинь. За мэдчихлээ одоо хөтлөе доо. Jam it more and not to know equal. Jam it more and not to know equal. Jam it more and not to know equal. I'll have what she's having. За ингэ гэртээ ирсэн байна. Харж байгаачлаа. Тэгээд дэлгүүрээсээ ороод ирлээ. Одоо 6-аас болж энэ 7-оос манай нойролцоо хажид үед манай ихч байгаа. Тэгээд тэр ихчинд очино өдөр орой хоол идэх хэрэгтэй байгаа. Тэгээд өнөөдөр дэлгүүрээс юу авсан бэ гэхлээр энэ жакет авсан байгаа. Энэ жакеттэй бас энэ сороочин цанц. Тэгээд ийм бодолк авсан байгаа. Өнөөдөр яагаад дэлгүүр ирсэн бэ гэхээр бас компьютерийн програм арах гэж явсан байгаа.
Тэгээд энэ бас энэ хувц авах гэж басан байгаа. Хаврын хувц авах гэж. За тэгээд одоо хичээх хуур авах гэж. Баяртай. Йоо, зан гэрт ороод ирчлээ явуулсан. Орой болоо идчихлээ. Одоо 8 цаг хагас болж тэгээд одоо хичээлээ хийгээд тэгээд дараа нь минь бичлэгийн анслаад яг өнөөдөрт гаргана. Өнөөдөр 4 сарын 29 байгаа. Тэгээд яг 29-нд бичлэгээ хийгээд 29-нд гаргах гэж байна агуудаага. Өдөрт нэгэд өдөрт нь гаргах гэж байна. Тэгээд ямар ч 14 дэх влог хийчлээ. Сэтгэл гоё. Тэгээд ямар ч 15 дэх влогоор уулзцгаая. Тэгээд ер нь Японы яг ямар хуу юм хармаар байна. Ямар хуу тийм Японы гой одоо алдартай тим юм хармаар байгаа юм бол хармаар байх юм бол хэрвээ тэгээд комментэн дээр бичүүлдээгээрээ эсвэл над руу мессеж явуулаарай. Тэгээд 15 дахь влогоор уулзцгаая.